Сайн байцгаана үзэгчтэй. Өнөөдрийн энэ сайхан өдөр мэрэгжлэгт найз маань хөдөлмөрийн хүндэт медалаар ингрэм медалсан байна. Ингээд найздаа юун төрөнд баяр хүргэе. Үзэгч түмэнтэй болон уншигч түмэнтэй сэтгэлдээ хуваалцахгүй юу? Баярлалаа. Тэгээд өнөөдөр Монголынхон төрд улсдаа 18 жил өөрийн мэдлэг оюунаа зүтгэлээ зориулж ажилласных өнөөдөр хөдөлмөрийн хүндэт гэдэг хүндтэй шагналаар шагнагдсандаа маш их баяртай байна. Тэгээд юуж өсгсөн ээж аавдаа маш их баярлалаа. 18 жил улсад ажиллахдаа ер нь бол орон нутгийн эрүүл мэндийн салбараас эхэлсэн. Тэгээд намайг анх 2008 онд орон нутгийн 21-р сургуулийн эзэд анх ирж хахад Тэнгэрийн орноос найруулагч ах маань харж байгаа. Мөнхөд ах маань надад ихийг зааж сургасан. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн салбар сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл намын захиралтай хамт олон маань та нөхөд маань намайг үлгийдэн авч их зүйлийг сургасан. Тэгээ өнөөдөр та нөхдийн маань зааж сургасан замналаар та бүхэнтэйгээ хамтран ажил орон нутгийнхаа хэвлэл мэдээлэл ардэргдийнхээ мэдэх эрхийн төлөө ажилласных мөн дээрээс нь 18 жил ажиллаа бол аймгийн садрын хамгаалын газарт албаны дараагаар ажиллаж байлаа. Мөн дээрээс нь Өмнө аймгийн холбооны газар тэгээд одоо бол шинжлэх ухаан технологийн их сургуулийн Өмнө аймаг дэх технологийн дээд сургуулийн харьяа политехник коллежд нийгмийн түвшинлэл үйлдвэрлэлийн дадлаг сургалт хариуцсан арга зүйчээр ажиллаж байна. Ингээд салбарт ажиллахад хамгийн зөөлөн сайхан сэтгэлээр зааж сургаж сэтгэлээ дэвсэж ухтан авч хамтран ажиллаж ирсэн эрхэм хамт олондоо найз нөхдүүдтэй хайртай гэр бүлтэй хандаа үр хүүхдүүдтэй сайхан их ах нарт маань бурхны орноос хараад ивэдэ миний охин овоо штэ гэдээ бас харж байгаа хэрэг гэж бодож байна. Тэгээд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл харилцаа холбоо боловсролын салбар дүр захиргааны байгууллагт ажилласан өчүүхэн хөдөлмөр зүтгэлийн маань өнөөдөр Монгол улсын ерөнхийлөг эрчийн зарилгаар хөдөлмөрийн хүндтэй гэдэг энэ эрхэм хүндэт шагналаар шагнагдсандаа туйл их баяртай байна. Тэгээд энэ шагнал маань миний хийж бүтээсэн гэхээс илүүтэйгээр ирээдүйд хийж бүтээх их зүйлийг хийж бүтээгээрэй гэсэн ийм сайхан ташуур байгаа гэж ингэж ойлгож хүндэтгэн хүлээж авлаа. Ингээд цагийн мөнхөд тусалж дэмжиж хайрлаж ирсэн хайртай гэр бүлдээ үр хүүхдүүдтэй сайхан хамт олондоо сайхан найз нөхөддөө эрхэм журмын нөхөддөө маш их баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхэндээ ажил амьдралын хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. За баярлалаа.